40 жилээр би ингээд хашаад байдаг. Энэ нь бол хэлгэнгүй дэлхийн хөгжмийн зохиолч байсан гэхэд бүр амьдрал бүр ингэж ирсэн. Бүр хагтав. Бетховен, Tchaikovsky, бүр энэ юу маш их биеэр мөрөнгөрөөс. Тэгэл юм бол том зохиол урлагийн бүтгэж том их хагшаадсан хүн гэж үнэлсэн. Энэ үл би биеэр өнгөрөөс. Үшин гүшвэнэ. Одоо ордос хотын үшин гүшвэнэ. Шарлаг гэсэн байна. Одоо шартруу гэсэн байт юм а. Тэрнгөө нэрлсэн. Энэ сум одоо бол түүний сүлд сумд орчихсон байхаа. Ингээд хөдөөгийн нэг мачныг төрсөн. Миний аав бол яг Янганд бол одоо улаанчирд явж ирсэн. Яг юусэн дараа би бол одоо улаанчирын хооч. Ингээд бол манай аав бол их сайхан юм ёсрохог. Их маралтай данжин чирд явсан хүн болоход намын сургууль мужид маш сайн гүйтсэн. Тэгээд бол тэрх сайхан гүртгэл бол бид ах トゥ 10-ны 7 хүү 4 хүү гарч 10-ны ингэж багаад их зовж өссөн төвж сэтгэл их дөөрөн өссөн. Манай нэгэд бас урлагч сайн гарсан. Тэгээд 4 урлагч гарсан. Урлагийн алтан морхыг авах зорилго маш хүчтэй. Энэ би биеэр өнгөрөөсөн. Тэгээд 5 жилийн таран бол 8 удаа шилгуулаад мантай хамт шилгасан сурагч судуу гэдэг өөр Монголын урлагийн сургуулийн 5 жилийн бүжгийн анги төгсгөөд одоо чигээр ордсын дуучин бүлхэнд ажиллаж байгаа. Тэгээд би бас орд ирсэн. Тэгээд манай мэм нүрдэн хүрч. Миний хөө чи сурлагсан байна. Их сургаалд явж болно шүү дээ. Амьдралын зам ариун зам тавьдаг байхгүй. Заавал урлаг хингээд байдаг ямар ухаант юм. Чи одоо 5 жил 8 удаа шилгуулад хүний тэр халжан баавын хүүхэн судуу тамтай хамт шилгуулсан хүн урлагийн сургаал төгсөөд аймгийн дүүжин бүлхэнд хуваачдаг жиш миний хүү. Ямар хэцүү юм бэ? Аяа. Нэг бид ээжигээ гомдаа гэж бол маш их ялтай болж байна. Жохон би энэ зүрхэнд бол ингэ шимширж өгч ирэх бол ээж минь дахаан гэхэд миний чинь 5 жилийн 8 удаа шалгуулсан чинь ээжигээ маш ингэж гомдаасан. Юугаар гомдаасан? Би гар дийлэхгүй. За бүжгэрч шалгуулсан, дуугарч шалгуулсан, хөгжмөр шалгуулсан. Гар дийл. Хамсууд нь би савхааны мэдээ. Багш нар шалгахад багш намайг олж үжээгүй. Тэгэл юм уу энэ бүр хүрээгүй. Тэгэл юм уу сүүлдэл энэ камадаа байсан чинь Монголын их тоо 9 надад тутж ирсэн. Нүр авдаг хүн бол 3 удаа шилгуулаад байж байгаа. Бац байгаа нүр авдаг хүн бол 5 удаа шилгуулаад байж байгаа. Бац байгаа нүр авдаг хүн 7 удаа шилгуулаад байж байгаа. Би бол яг нүр авдаг энэ оролт хүрээд 8 удаа шилгуулаад. Гэвч энэ дотор нэг юм байна шүү. Энэ удаагаас нэг боломж байдаг. Бас юм нөхцөл байдаг юм уу? Ийм жаахан гэрэн дамыг ингэ тусахдаг юм. Би ингэ бодоод байсан. Айгуу хөрний урлагийн алтан бошиг амархан алхаа орчдөг. Энэ бошиг надад ийм өндөр юм бэ? Би яагаад ингэ 8 жилээр ингэ таваад орд 5 жилээр ингэ шалгаар орд хэлдэг. Энэ бошиг яагаад надад ийм өндөр юм бэ? Гэсэг бодсон сэтгэл өөр гэсэн бодсон үн гिचнээ үйлсэн. Манхан гिचнээ нөө сэтгэлээ унсаг уутгараа гаргасан. Тэр үл жохон болоод тэр явдлын өнгөрөөс бас ажиг ойлгох байт. Орлог гэдэг бол заавал онгодтой байх ёстой. Заавал авьяаслаг байх ёстой. Чигсэндээ бол хагас гэдэг. Чармайлт 5% ижilж чиний тэр авьяаслаг 5% иж 10%. Тэгэлээ бол нэг сайн хөгжмийн тохиолдож хөгжмийн удирдаач хөгжмийн тохиолдож онгод байхгүй болов. Авьяаслаг байхгүй. Үүнээс өрөндөр хөдөлмөр маш хатуу хөдөлмөр. Энэ хөдөлмөр амьд л байна. Чи юу хийдэг, юугаа боловсруулдаг хөдөлмөр, тийм ээ? За манай зохион бүтгэл хийдэг бол амьдралын анхаарал. Амьдралын бодно. Амьдрал гүнжин. Харин сайхан тэр онгод хэрэг сайхан шилдэг бүтгэл бүр алтны дундаас олж авах.
энэ нүдний жоохон ботгол авч ихгүй маш их хийх учраас. Яг нь ариун хүн яагаад бол асран дээр сууж байгаа тэр Монгол гэрийн сар сайхан өнөр амтыг гаргая гэж ходол тийм байхгүй. Дахиад жоохон ботгол гэдэг үст юм байна. Би үжил хаашиг нэ чингэн жоохон ботгол болоод одоо сэтгэлээс ундулсан жоохон ботгол амтлаас ундулсан жоохон ботгол болоод тэр их бусад үжил санаа бодлоотой хүнээс гарч ирсэн жоохон ботгол хоёулын нийгмийн үр дүн бол эрс санд. Тэгээд яхад ариун хүн бол гэж энэ дуугийн сонсор байгаа тэр хэрэг хийж. Энэ хөгжмийн сонсор байгаа нөхөн орч гэж. Энэ бол ариун юм жишээ байгаа. Энэ утга. Мөчнөө тэр чамд зүг энерги олохгүй гэж. За соёлын яамнаас энэ жилийн 3 дугаар сард бидний одоо Францад явуулсан тийм ээ. Европод явуулсан. Яагаад бидний энэ өчигдөр ийм морин хорын шампань явуулдаг? Европ чинь яг шампань ууд байхгүй юу? Шампань гарсан өлхий байхгүй юу? Тийм. Чи харин мөн хэлж цагаан. Чи явж болохгүй. Чи одоо шиг нүүрэн гэнэ. Тэр чинь бол дэлхийн хамгийн шампаныг эрдэмтэн хамгийн гоё хөгжимч хамгийн зохион бүтэн бүр өлгийн натхан. Чи одоо энэ аваач Европ тоглоно гэж гоё чи болохгүй. Чи цаа тэнэг байна ш та. Чи нэмээд тэнэг. Би гэж яах вэ? Би гэж. Усын яамнаас ингэ сайхан байж. Би заавал ч юм. Дөрмийн үнэндээ хэлээ. Би удаа дийлээ. Усын яамнаас гэж. Чи гол болоо. Монгол үндэстэн юм болоо. Домдуулсан шилдэг бүтгэлийг тавлаа. Чи гадгаадын Европын тэр хөгжмөд айлгуудыг буу. Үгүй. Одоо юу папрынг. Өөрийнхөө. Үгүй. Би заавал гурван болоо Европын морин хураа Европын тэр шилдэг айлгуу. Камен шижи. Чаартас үгүй. Лаатас жимч цав тоглоно. Орж байна. Ороо Европт оноо Европын тэр нутагт хабас одрыг. Яг болохгүй. Аяа тэгээ ус ямар тэр дарга аяа цагаан чижирстэй тэнэгч тэнэг байна. За. Миний хамуусан бодол төлөв 105 жугаар таарсан яг батсан. Лаатсан. Тэг шилдэг тарарам бам. Бүр босоод ирсэн. Хоёр тусдаа дөрөв тусан хөгжмийг идэж байна. Энэ монголчууд хоёр тусдаар ингэ тодчих. Энэ чи ямар гол үс юм? Би хэлээ. Энэ бол монгол үс. Өчигдөр энэ тоглолт бол манай морин худ авчгээд бол маш их дуршуутай нэг. Яхаад бол Франц улсын хамгийн их урлын их сургуульд өчигдөр тоглож тэрх сайхан багш нар тэр сайхан урлагчид манай бүтгэд ингэ сайхан сонирхолсон. Бид Европыг донслогож энэ морин хур домд улсын үш морин хурын бүлэг. Чармай. Багш. Манай Монголын дотор урлагийн шилдэг бүтгэлийн эрдэмт маш тусаж байгаа. Зөвхөн ингэж юм. Мэргэжил тутаж, амьдрал тутаж, илтгэх арга